Хангайн аймагт болсон нэгэн хэрэг амьтан хүний нүдийг жинхэнэ орой дээр нь гаргасан юм санаж. Дагдан бол насаараа уурлаж үзээгүй. Уур хилэн гэж юу байдгийг ч огт мэдэхгүй байх гэмээр Хангайн улс шиг ханхааж дүнхийсэн амгалан тайвнанд эндсэн ир байжээ. Босод хүн боож өгөх нь халаг уурлаж бачимдаад сүйд болж байхад хүртэл толгойгоо маажаад л инээгээд сууж байдаг тайван гэхэд дэндүү тайван нэгэн байсан ажээ. Нэг удаа айлын найран дээр сууж байхад нь нутгийнхан залуу түүнд агсам тавьж тэнэг мангуугаар нь дуудан төмний нүдэн дээр боож унган босоод ирэхэд нь хит хитэн удаа өшгөлөөд авахд хүртэл манер үгүй мөн сүрхий уурлаж байна. Айхтар хор шартай зөлийг юмгээч. За яг хөө ингэж байгаад тайвширна биздээ. Химэн инээмсэглэж байсан удаатай юм санаж. Түүний энэ амгалан байдлыг хараад мөнөөх агсан ирж шоконд орж удалгүй уучлалтгүй гарыг нь атгаж байжээ. Энэ мэтчлэн хэний ч уур уцаарыг хүргэх өчнөөн л үйл явдал түүнд тохиолдсон боловч тэрээр 40 нас хүртлээр хад хайрах шиг бат бих амгалан зантай хэвээрэл байж. Зарим нэг хүн түүний энэ байдалд бүр сүслэн биширч энэ юу нь яавч ирэх хүн биш хийгээр шариулсан хотогт хувилгаатын сүнс байх ёстой амьсан бурхан гэж түүнийг хэлнэ химэн далтхан сүсгэлдэг байж. Түүнчлэн эмс хөөхнүүд дагдангийн ихнэрт маш их хатаархан ийм сайхан уужуухан эр хүнтэй ханилждаг мөн анцтай хөөхн юмаа химэн шивэр авир хийцгээдэг байжээ. Гэтэл сүхээр зөхиод авсан чинээж сууж мэдхээр дагдан генетл нэг өдөр атомын бомбог шиг тесрэн хилэгнэж амьдралаа оронгоор нь эргүүлээд хайчихсан үнэмшмээргүй тохиолдол гарчээ. Юу ч болсон инээгээд л сууж байдаг амар амгалангийн туйл болсон түүнийг генет тийхүүд огшрон хилэгнэн гэж зүудлээч үгүй явсан хүмүүс аимшиг тэрэг үйлдсэн хойно нь үнэмшиж чадахгүй байсан бөгөөд хожим нь гай барцад газрын хий дайрсан байх түүнээс бус дагдан яавч тийм авир гаргах хүн биш химэн өчүүхэн ч хэр халдаахгүй өмөрсөр байсан аж. Хүн болж төрсэн цагаасаа хойш 40 жилийн турш уурлаж хэлгэнээгүй улаан үрлүүнд гараа зангидан дэлсээд авч байхад хүртэл ажигчгүй инээж суудаг байсан дагдан хамгийн гайхалтай нь маш өчүүхэн ёстой инээд хүрмээр хөгийн зүйлээс болж хэлэнэн догширсан байгаа юм. Зуны нэг өдөш эхнэр нь хэдэн хүүхдээ усанд оруулахын хажуугаар гал дээрээ бууз чигнэж байсан юм санаж. Дагдан малын эрэлт яваад маш их өсөж ирсэн учраас хоол болох яагаад ч үгүй байхад л ширээн дээр аяга гарган тавьчихад тоогоо руу орчих дөхөө дөндөөлцөж суусан байна. Эхнэр нь буузаа гарган сэвэд дагданд хамгийн түрүүнд аяглан өгчээ. Манер буузнаас хомхой нарахгүй өмгөж орхисноо. Энд чинь шал түүхий байгаа юм шүү. Химэн нэг л хачин зуунх дуугарчээ. Амьдралдаа анх удаа ийхүү эвгүй дуугарч байгааг нь анзааран гайхсан эхнэр нь "Тийм байна нөхөө. Би эднэртэй ноцолдож байгаад минутаа буруу харчихсан юм байх та. Нааш нөхчих дахиад хэдэн минут чигнээд өгье" гэсэн байна. Урд өмнө нь энэ байтугай юм болоход дагдан огт тоохгүй. За гэдэл сууж байдаг үзсэн ир учир эхнэр нь огт муу юм бодсонгүй аяхтай буузыг нь авахаар гараасар байжээ. Гэтэл манер гів гэнэтхэн аяхтай буузаа барин босч ирснээ 100 руу тасхийдл чулуудаж орхиод "Чи хүнд шал түүхий бууз өгчгөөд тоогч үгүй байна гинэ. Ганц удаа аятайхан хоол хийгээд өгчөж чадахгүй юу?" химэн тэнгэр дуугарч байгаа юм шиг чангаар хашгирчээ. Энэ үед дагдангийн хажуу айлын хүмүүс хүртэл түүний хаширх дуу сонссон боловч манерийг огт уурладаггүйг мэдэх учраас гэртэн согтуухан ирчгээд агсам тавьж байна да гэж бодцгоосон байна. Дагдангийн эхнэр амьдралдаа анх удаа нөхрөө уурлаж байгааг харсан учраас айж твдэн "Би одоохон ахиад бууз чигнээдхий" гэж хэлж дуусаагүй байтал дагдан модон сандал шүүрэн авч "Чи ингээд миний уурыг хүргэж бай. Би өдийг хүртэл тисч твчлээ. Одоо хангалттай" гэж чангаар хашгираад эхнэрийнхээ зүг шидэж орхисон байна. Бараг 5 кг жинтэй хүнд модон сандал эхнэрийнхэн толгой дээр тасхийн буухад тэрбээр аач гэж дуугарч амжилгүй гулдайн унсан агаад хүүхдүүд нь айсандаа чарлалдаж гарчээ. Гэвч дагдан нэг уурласных нэг мөсөн сайн уурлаад авъя гэсэн юм шиг тогоо шанаг аяг шаазан өрсөн тогооны иргэнгээ тар няр хийлгэн унгаж "Би удаан твчсэн шүү" хэмээн орилсоор байж. Айсан хүүхдүүд нь гэрээс гарч зүгтах гэтэл дагдан "Муу сайн чацганууд төрсөн эцгээс зүгтаана гинэ" гэж ойрлон хөл гараас нь сарвайтал шүүрээд авчээ. Хөвгтлийн айсан хүүхдүүд нь хамаг чалаараа ойрлолцсон учраас хажуу айлынх нь хүмүүс гүйлдэн орж ирээд өрдийн уужуу тайван дагдан огт таньсангүй алмайран гайхсан аж. Дагдан гартаа таарсан бүхнийг эвдэн бостуулаад зогсохгүй хорж саатуулах гэсэн хүмүүс рүү хутга заазар барин самнсан учраас айлынх нь хүмүүс амиа хамгаалan зүгтаасан байна. Хүн танихын аргагүй болтол аимшигтайгаар хилэгнэн уурсан дагдан гэрээ шатааж байж сая нэг юм сэтгэл нь ууж ирсэн бололтой үнс нуран болсон гэрийнхээ буурин дээр хэдэн хүүхдэд тойруулчихсан эхнэрийнхээ толгойг түшчихсэн нусаа татаад 1-2 нулим сунгаад сууж байжээ. Эхнэр нь толгойдоо хүнд гэмтэл авснаас зунжин намаржин аймаг хот дамжин эмнэлэг твтэж хүүхдүүд нь халуун галт хөл гараа хайруулж төлснээс бөөн яр шарах болж орхоор нь очих хаягчгүй болсныг харсан хүмүүс юу ч хэлж чадахгүй ёстой жинхэнэ мэл гайхаж цэл хөхөрсөөр байсан гэдэг.
Энэ аимшигтай явдлын дараа эхнэрийнх нь ах トゥ сумынхаа эсхийн төлөөлөгчөд гомдол гарган ахиж ингэхгүй болтол хашрааж өгөх гэсэн бөгөөд эсхийн төлөөлөгч дагдан дуудан хэрэг явдлын талаар байцаалт авахд тэрбээр өрдийн мөнөх амар амгалан төрхөндөө орчихсон. Яагаад би тийм муухай юм хийж хэвдэ? Уур биеийг зовоон, уул морийг зовоон гэдэг л болж. Ингэхээс өөр юм хэлэхгүй шилээ маажиж байсан аж. Амгалан тайвын зантай дагдан ийхүү аимшигтай хэрэг өдөөсөн талаар мэрэгжлийн эмч нар энэ бол нэг төрлийн сэтгцийн өвчин, огт уурладаггүй хүн гэж хаач байхгүй. Харин энэ хүний сэтгцэд ямар нэг эмгэг байгаа учраас тэр болгон уурлаад байдаггүй ч өчүүхэн зүйл өдөөгдөн уурлах юм бол юу ч хийхээс буцахгүй болтлоо уурлан бухимдан. Ийм хүн уурлаж бухимдаад орчлон төвөөсөн байсан ч өөрөө гэмшиж айж мэдэхгүй. Хэмээс нь үнний ортой бизээ.